За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд. Өнөөдөр бид Pythagoras-ийн тооны онол буюу 6 тооны онолын талаар ярилцах гэж байна. Хэрвээ та 9-ийн дугаар дээр 9-ийн номер дээр төрсөн бол анхаарлаа хэсэг хандуулна. Тэгэхээр Pythagoras-ийн тооны онол гэж юу гэсэн үг юм бэ? Ямар утгатай юм бэ гэх юм бол маш энгийн. Та одоо машина бариад ч юм уу, гадуур, дотор тийм үү? Хаа нэгэн газар гэртээ эсвэл сууж идэг ч юм уу. Таны нүдэнд тоо харагддаг. Гэтэ та тэр тоог бол та өөрөө ингээл аливаа нэг газар ч юм уу ингээд тоо хайгаад явахгүй шүү дээ. Тэр тоонууд чинь тийм үү хаа нэгэн газар тоонууд чинь автоматар таны нүд рүү орж ирдэг тийм үү. Зүгээр ингээд явж байгаа нэг тоонууд нь чи харагдлаа. Харин тэр тоо чинь давтагдаад байгаа тийм үү. Өдөрт одоо 3 4 эсвэл 7 8 хоног 10 хоног ч юм уу те хаа нэг яаж тэр дугаар номер давтагдаад байдаг. Тэгэхээр тэр давтагдж байгаа утга учир нь яг одоо юунд байд юм бэ гэхээр бол энэ тооны онолд бол энэ гаригс ертөнц нэг бол одоо энэ таны одоо сүнслэг санхус гэдэг юу хажууд нь харж ханддаг зүгээр энэ гаригс ертөнц танд мэдээлэл өгөхөөс гадна тантай бас нэг тэр мэдээллээр бас нэг харилцах гад тийм үү тийм байдаг товчхондоо бол нэг юм байна энэ бол өөрөө их тийм өргөн сэдв за тэгэхээр 9 тоогоо яаж хэлээ за жишээ 2001 оны 1 сар 1-нд нэг хүүхд төржээ за тэгвэл тоогоо мэдэхэд бол энэ тоонууд бүгдийн хоорондоо нэмнэ. Тэгэхээр 5 гэж гарч ирж байна. За хэрвээ таны тоо одоо 26 гэж гарч ирвэл 2 дээр нэмэх нь 6 8 гэж тоо гарна. Яг гэвэл энэ 1-ээс 9-ийн дотор байдаг. 9-гээд 10 гээд 0 хасагдаад эргээд нэрлүүгөө ордог. Энэ тоон болго өөр ингэсэн гариг ертөнцөөр удирдуулсан байдаг. Энэ 33 55 одоо өөр 99 гэдэг тоонууд бол цаана өөр утгатай байдаг. Тэр өнөөдөр бид зөвхөн энэ 9 тоогоо ярьж эхлэв. За 9 тоо бол ангар гаригаар удирдуулсан байдаг. Тухайн хүн бол их тийм өрсөлдөх чадвартай, тэмцэх чадвартай хүмүүс байдаг. Аливаа зүйл тийм өрсөлддөг, тэмцэлддэг. Тийм тэрэндээ их сайн. Гаднаас харахад бол тэр хэтэрхий тийм одоо ангар гаригаар болохоор хэтэрхий тийм өрсөлдөөд одоо тултаа тийм үү. Их тийм амиа бодож байгаа юм шиг харагдавч. Ер нь бол амиа боддог. Гэвч яг цаана нь бол бас нэг тийм одоо нэг бас нэг тийм юутэй байдаг зөөлөн бас нэг ангаргаар өдөртүүлсэн хүн болгоны 9 тоогоор өдөртүүлсэн хүн болгоны тийм гатуу байдгүй гаднаа магадгүй тийм боловч дотроо бас зөөлөн мөн бас өглөгч хүмүүс байдаг. Одоо шээ хүн төрлөختний одоо бас нэг хүн төрлөختөнд зарим нэгэн зүйл зохион бүтээсэн өглөг өгсөн ч байд юм уу. Одоо хүн төрлөختний төлөө одоо инх тайвныг бий болгох гэж эсвэл одоо тийм үү тэр инх тайвныг тийм нэг хичээсэн инх амгалан хичээсэн ч юм уу тийм хүмүүс яг цаанаа байж идэг. Гэхдээ эд бол тийм үү бусад тэр гаригсыг харна зүгээр 9 тоо бол их тийм хэцүү дугаар яа тэгэхээр энэ дотор бол 2 төрлийн хүмүүс байчих гад идэг. Яг нэг тийм заасан биш. Нэг бол тийм тэмцэх гэдэг бие хитрхи одоо амиа бодсон. Нэг бол яг тэрнээсээ бүр тис ондоо тийм үү эсвэл тэр хитрхийг одоо 30 наас хүрэхээс өмнө ч юм уу залуудаа хитрхийг амиа бодсноосоо болоод дараа нэг насанд хүрэхээр бас нэг тийм зөөлөн болж эхэлдэг. 9 тоо тийм байдаг. Ангар гариг өөрөө бол мөн бас 8 дахь хоорт буюу хилэнцээ өдөртөг. Тийм болохоор хилэнц бол бүр гүнзгий зүйл байдаг. Тэгэхээр ажил мэргэжилт бол энэ дотроос эмч бас төрдөг. Яг бас нэг хүний төлөө, нийгмийн төлөө гэсэн энэ дотор бас хүмүүс байдаг. Тэгэхээр муу адил эмч, ялангуяа тийм их засалч бас байдаг. Ерөнхийдөө бол товчхондоо тийм байна. Тэр бол одоо цэрэг айрам, генерал, тийм талын мэргэжилт бол их тийм зохиомжтой байдаг. Тэгээд одоо бол товчхондоо бол ерөнхийдөө 9-оор Pythagoras-ийн тоо дуустдаг. Тэгээд 10 гээд 0 хасагдаад эргээд нэрлүүг ордог, нараар удирдуулдаг нэг тоо. Тэгэхээр маш товчхондоо бол 1 5 7 гэдэг тоонор бол тийм үү 1 5 7 гэдэг тоонор бол маш хувь хүмүүс байдаг. Хувь хүмүүс. Нэг тийм одоо сармагч шиг бусдыг дөөрэлсэн биш. Нэг тийм копи биш. Тэгээ уг нь хүн болгон тийм оригинал байх шүү дээ. Тэгтээ бол хүн оригинал төрчөөд копи болж өнгөрдөг. Тэрнтэй адилхан эдгээр 1 5 7 нар бол тийм хувь хүмүүс байдаг. Нэг тийм маск зүгээд байдаг, хүн дөөрээд өөрөө гэсэн тийм онцлог харуулж чаддаг. Тэрнээс гадна 3 6 9 бол хоорондоо нийцдэг. 3 6 9 бол тийм зугаа цэнгэллийн хөгжөөнтэй адал ядал дуртай, аялах дуртай тийм үү бас нэг тийм хүмүүс байдаг. Ер нь бусдыг хөгжөөсөн найз нөхдөд одоо
яа тий баяр ёс одоо тийм нэг тийм гадагшаага энерги нь одоо гал тал руугаа тийм байдаг. Нөгөөх нь бол 2 4 8 бол маш материал, ялангуяа 4 8 2 бол маш материал буюу эд аварсан дээр суурилсан хүмүүс байдаг. Маш товчхондоо бол нэг юм байлаа. Энэ сэдв маань өөрөө бол одоо бараг ярих юм бол бүхэл бүтэн одоо 4 5 хоног ярих тийм сэдв. Тэгэхээр одоо энийг 4 5 минутын бичлэгэн дээр бол товчхондоо ярьлаа. Тэгээ цаашаа бид нар маш сайн задлж ярина. Цаашид тийм байна. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа.